Тэгэхээр Мангамен гол дүр болох Мачия гэх нэртэй 10 жилийн сурагчийн танилцуулгаар эхлэх ба тэрээр сургуулийнхаа хамгийн суг, хамгийн доожоогүй банд нь. Тэгсэн хатлаа гартаа банк камер барьж явдаг яг л Питер Паркер шиг. Гэхдээ Питер Паркер аалзанд хазуулаад хүч чадалтай болдог бол Мачияд тийм зүйл тохиолдож супер хүч чадалтай болдоггүй. Бүр шумуулж түүнийг тоож хацдаггүй, зүгээр л суг банд гэж бодчих. Тэгээд нэг өдөр эдний сургуулийн хамгийн хөөрхөн охин гихдэг Широ гэх нэртэй охин түүн дээр ирээд өөрийнхөө өдөр тутмын амьдралаа дүрс бичлэг болгон буулгаж аваад хадгалмаар байна. Миний хувийн зураглаачийг хийгээд өгөөч, би чамд цалин өгнө шүү гэж хэлсэн чинь Мачия дотроо юун цалин малин би чамаа крашилж явдсан штэ гэж бодоод хувийн зураглаачийг нь хийж эхэлдэг. Мачиягийн хийх ёстой ажил нь Маширог тасралтгүй дагаад камераараа бичих ёстой ба түүнийг усанд орж байхад нь найзуудтайгаа уулзаж байхад нь тэрч бүхэл ариун цэврийн өрөөнд ороод бийцэж яхад нь хүртэл өөрийнх нь хүслээр дагаж ороод тасралтгүй бичлэг хийгээд энэхүү өдрийг өнгөрөөдөг. Тэгээд маргааш нь Мачия Широгийн дуудсан газар бичлэгээ хийх гээд иртэл Широ өнөөдрийн бичлэгэндээ би найз залуутайгаа хамт орох гэж байгаа гэд Ямамото гэдэг нэртэй эдний сургуулийн нэг танхаа бандтай хамт хүрээд ирсэн байдаг. Энэ Ямамото гэдэг сурагч өмнө нь байнга Мачияг дээрлэхэж дарамтлаж зоддог байсан нэлээд онцгүй банд байгаа зогсоохгүй. Одоо бүр крашийнх нь найз залуу болоод хүрээд ирчихсэн. Тэгснэ Мачияг одоо бид хоёр том хүний юм хийн. Чи наа камераараа сайн тасралтгүй бичиж аваараа заа юу гэж хэлэнгүүтээ нэг хүнгүй хоос агуулах руу дагуулж орж ирээд бүх хувцснуудаа тайлаад Широ төмсөлцөж эхэлдэг. За та нарын харж байгаа энэ хүү үзэгдэл бол Мачиягийн нүрлөө цацарч буй Ямамотогийн цус. Учир нь Широ том хүний кино ихээр дагуулж ирсэн Ямамото гэх бандынхаа толгойг задартал нь төмөр цохиороор цохиод цуснд нь өөрөө будагдчихсан инээмсэглэж буй дүр зураглал гарах ба Ямамото нэг цохиулаад үхвээгүүд бол Широ толгойг нь бараг л хүн танигдахааргүй болтол нүдэж бицэлчаад Мачия руу инээмсэглэж харангуйтаа саяны үсгэлэнтэй зүйлсийг бичиж авсан бидтэй гэж асуудаг. Үсгэлэнтэй. Тийм ээ, үнэхээр үсгэлэнтэй. За энэ хүрээд 1-р ангид төгсдөг ба 2-р анги нь яг энэ үйл явдлаас хойш үргэлжлээд Широ Мачиягийн урал дээр нь үнсэж эхэлдэг. Үнсээд дууссныхан дараа Широгийн биеэр нэг цацарсан Ямамотогийн цус Широгийн уруулнаас Мачиягийн урууланд нь алдаж Мачия анхудаа хүний цус амталж үздэг ба тэрээр генетикийн энэхүү зүүднээсээ сургууль дээрээ видео бичлэгийн клубд сэрж хамаг сурагчдын анхаарлыг татдаг. Энд бид нар Ошима гэдэг нэртэй сургуулийнхаа видео клубын ахлагч охинтой танилцах ба Мачия энэ Ошима гэдэг охиныг ядж яхад нь бас крашилж явдаг. Муугаа мэдгүй магар олон краштай. За тэгээд өдөр эдний хичээлийг тарсны дараа Широ Мачия дээр ирээд өмнөх бичлэгний чинь хөлс шүү гэж хэлэнгүүтээ 5 сая йен өгөөд хачин болсон царайг нь харангуйтаа Мачия чи өнгөрсөнд болсон үйл явдлыг зүгээр мартаа. Ямамото тэртээ тэргүй хүчигсэн бас дээрээс нь гэмт хэрэгтнийг цагдаа нар барьчихсан. Чи юунаас ч битгий аа гэж хэлдэг. Харин Мачия Широг өөрөө гэмт хэрэгтэн юм бэ юу яриад байгаа боллоо гэж гайхаад гэртээ ирснийхээ дараа мэдээгээр өнгөрсөн шөнө Ямамото хэмээх нэртэй сурагч хэрцгийгээр алуулсан байсан цагдаа нар уг хэрэг дээр шуурхай ажилласны үр дүнд 46 настай Овда хэмээх нэртэй ажилгүй иргэнийг барьжээ гэсэн мэдээг үздэг. Ингээд Мачия Широгоос мөнгө авсныхаа дараа ярилцсан үйл явдлуудаа эргэн санах ба Широ Мачия би хүн алснаасаа болоод баригдаж хоригддаг азгүй нэгэн бол биш ээ. Би үргэлж ялдаг ялагч нь. Харин чи бол миний хамтрагч. Хоёулаа дараагийнхаа бичлэгүүдээ илүү гоё чанартай хийцгэн шүү заа юу. Харин чи одооноос энэ охиныг 5 хоногийн турш тасралтгүй дагаад бичлэг хийгээд байгаарай. Учир нь энэ охин 5 хоногийн дараа амиа хорлох болно гэж хэлээд утаснасаа нэг охины зургийг харуултал өнөөх нь видео клубын ахлагч ядаж байхад нь Мачиягийн бас нэгэн краш Ошимагийн зураг байдаг. Ингээд Мачия хайртай охиныхоо үгэнд ороод бас нэг хайртай охиныхоо бичлэгийг хийж эхлэх ба Ошима Мачияг өөрийнх нь тухай өөртөө зориулаад баримтат кино хийж өгч байгаа юм байна гэж баярлаад дуртаяа бичлэгээ хийлгэж 4 хоног өнгөрсний дараа Мачия Ошимад Ошима чи маргааш үхэн эсвэл чи маргааш амиа хорлоно. Би тийм зүйл болоосаа гэж хүсэхгүй байна. Широ чамайг 5 хоногийн дараа амиа орлно гэж хэлж ийсэн. Ядж хатан тэр өдрөөс хойш аль эдийн 4 хоног өнгөрцөн. Чи бити үхэж төхөө. Манай клубын гишин байсан Ямамотог Широ алчсан. Дан цагдаа нар буруу нэг барай авцсан. Надад бичлэг нь байгаа. Гэт хамаг нууцаа дэлгэтэл Ошима Мачияг өхөөрдөд тэнийхэн миндээ би мэдэж байгаа. Би аль дээр үес хойш л мэдэж байсан. Тэгвэл тэр охин намайг маргааш алах гэж байгаа ах нэ. Чи энийг хардаа Широ өнөөдөр над руу энэ зургуудыг илгээсэн гэд клубийнхээ бусад сурагчдыг Широд баригдаад тамлуулж буй үеийн зургуудыг үзүүлдэг. Тэгснэ Ошима Мачияд за Мачия шударгаар хэлэхэд би бол өхмээргүй байна. Бас найзуудыгаа ч өхүүлмээргүй байна. Хоёулаа хамтдаа тэр шулам охиныг алаад найзуудыгаа аврий тэхүү гэсэн чинь Мачия хүлэн зөвшөөрөөд энэ хоёр сайкопат охиныг хорохоор төлөвлөгөөгөө боловсруулцгаадаг. Харин тэрхүү төлөвлөгөөнд сүртэй лаг төлөвлөгөө энэ төр бол ерөөсөө биш. Зүгээр л энэ Ошима Широ руу за би чиний хэлснээр амиа орлохоор болчлоо. Чи ирж миний үхлийг харуул хар гэж дуудаад Широг ирснийхэн дараа өөрийг нь алах.
Төлөвлөгөө нь ингээл болоо. Тэгэхэд маргааш нь буюу Ошимагийн амиа орлох ёстой өдөр нь болж Ошима сургуулийнхаа дээврийн төмөрт торон хаалтыг давж ирмэгдээр нь гарч зогсон гутаа Широро "Зя би өглөө чи ирж харуул хар" гэж зурвас илгээгээд сургуулийнхаа дээвэрлүү дуудаж яг дээвэрлүү гарч ирэх үед нь Мачия төлөвлөгөөнийхөө дагуу Широг араас нь цохиж алхаар гартаа төмөр цохиур бариад хаалганы ард нуугдаж байсан чинь эдний видео клубын Саки гэдэг нэртэй охин Широгийн араас гүйж гарч ирээд Широто зуралдаад ерөнхийдөө зодтолдож эхэлдэг. Шалтгаан нь энэ Саки гэдэг охин Широд барьцаалагдсан байж байгаад ганцаар амьд мултраа зүгтэж чадсан ба одоо Широг алаад Ошимаг аврах гэж байгаа. Даанч харамсалтай Широ энэ Саки гэх охиныг хүчтэй саваад дээврийн ирмэг дээр зогсож байсан Ошимаг түлхүүлээд дээврээс унгаалгачихдаг. Тэгсэн чинь Мачия орилж гарч ирээд төмөр цохиураараа Широгийн толгойг хаг цохиж унгангуудаа дээрээс нь 10, 20, 30, 40, 50 мэдэхгүй мангар олон удаа балбчаад амьсгаадаа зогсож байтал гинэтхэн хин нэгэн араас нь "Кат" гэж дуурдаг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр эдний видео клубын сурагчид Широд барьцаалагдсан болж жүжиглээд Мачияг хурангуудаа өөрөөр нь Широг алуулаад тэр бүхнээ баримтад кино болгоод дүрсжүүлээд авчихсан гэсэн үг. Тэрч бүх хил дөнгөж саяхан дээврээс унсан эдний видео клубын ахлагч Ошимо зүв зүгээр сургуулийнхаа дээвэр дээр гарч ирээд Мачияд "Энэ бүхэн бүгдээрээ зохион байгуулалттай жүжиг байсан шүү. Намайг доошоо унах үед найзууд маань тусаад авчихсан шүү. Яг хөө чамаг юм байна гэж бодоод энэ бүхнийг яагаад хийхээр болсноо би чамд тайлбарлаад хэлээд өгье л дөө. Би хүүхэд байхдаа кинонд их дуртай хүүхэд байлаа. Даанч уран сайхны кино хитрхи уйтгартай тэр чигтээ хуурамч. Хинч жинхнээсээ өгдөггүй бас хинч хинийгээч жинхнээсээ алдаггүй. Тиймээс би яг жинхэнэ бодит кино хийхээр шийдээд зохиолоо бичиж найруулга хийж явж байгаад чамар хайртай охиныг чинь алуулчихлаа. Зөө энэ кинонд хайр нь хайрыгаа алсан нь гэж нэр өгд билүү гэж хилэнгээ багталтайгаар инээгээд Мачиягийн царайг камертаа буулгаж байтал Мачия муухай царайлж доошоо харангаа сургуулийнхаа дээврийн буланд нууж тавьсан өөрийнхөө камера авч асаагаад видео клубийнхээ залуусын бичлэгийг өөдөөс нь зөрүүлж хийнгээ. "Өө тийм үү. Наадах чинь ёстой муу мэдээ байна шүү" гэж хэлдэг. Ингээд Мачия камера асаасны дараа өөдөөс нь бичлэгээ хийж буй Ошимагийн араас Широ гинэтгэн дайрч цохиж унгаагаад нэг эрэгтэй сурагчийн нүдрүү нь хурц эртээ зүйлээр зоож нөгөө сурагчийн хоолойг нь хэрчиж Саки химээх охины нүрлүүн цохиураар цохиж хороогоод дээвэр дээр Широ, Мачия, Ошима гурван амьд үлдцгээдэг. Тэгээд энд яг юу болоод байгааг товчхон тайлбарлахад өмнөх өдөр нь Ошима Мачияд манай клубын сурагчдыг Широ барьцаалаад зураг илгээсэн гэж хэлээд үзүүлж байсан зураг нь мэрэгжлийн зураглаачийн нүдэнд фотошопоор эвлүүлж янзалсан зураг гэдэг нь мэдэгдэхээр л байсан юм байна л дээ. Гэхдээ хэдүүлээ бол ялгаж чадахгүй харин Мачия төрөлхийн мэрэгжлийн учраас зургийг нь эвлүүлэг байсан болохыг мэдээд Широтой хамтдаа өөрийнхөө төлөвлөгөөг боловсруулад зүгээр л энгийн хүндий пластик цохиурны дотор улаан өнгийн будаг хийж байгаад Широг цохиж алж байгаа мэт жүжиглсэн байдаг. Тэгээд төгсгөлд нь Ошима Мачиягийн гутлыг долоож бариад янз янзаар амьгуудагч Мачия, Широ хоёр Ошимаг үл томсорлоод сургуулийнхаа дэврээс унгаагаад хороож буй төр зураглаар энэхүү манганы 1-р бүлэг нь төгсдөг. Хэрвээ энэхүү манга сонирхолтой санагдаад мангаг нь уншмаар санагдах юм бол зүгээр л Google-ийн хайлтын систем дээр Dead Tube гэж бичээд гарч ирсэн мангаг нь уншихад л болно. Бас нэмээд хэлэхэд би энэхүү манганы нэмэх 18 эсгүүдийг ногт дуртаагүй. Хэрвээ мангаг нь унших юм бол нэмэх 18 эсгүүд зөндөө байгаа шүү. Харин манай бичлэг таалагдсан бол мэдээж хэрэг сав дараад манай сувгийг дэмжээрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Доктор Recaps.